За тэгээ Солонгост ирсэн бол мэдээж Ojingo Gaming-ийн одоо жижигрүүсээ хөлбөр дээр бол очиж үзэхгүй болохгүй. За тэгээд ерөөхдөө дотор зохион байгуулалт за эдгээр нь бол ерөөсөө хүмүүсийн хооронд контактлуулахгүй байх, бэртэж гимтэхгүй байх бүх талаар бол маш сайн анхаарсан байна лээ. За тэгээд тоглоомуудыг бол жижигрүүлээд хүмүүст илүү тухтай амар за яг ингээд тоглож байгаа юм шиг сэтгэл төрүүлэхөө зэрэг хийж өгч чадсан байлээ. За тэгээд мэдээж юу гэдгийг яаж киногоог үзэх шал одоо ийм арай муужруу сөйлбэртэй гэх юм уу. За тэгээд юу гэдгийг жишээ нь ингээд тоглоомууд нь бол дандаа ийм хүмүүст аягүй амар зөвхөн яг ингээд өөрөө тоглох боломжтой. Тэгэхгүй бол мэдээж маш олон хүмүүс одоо яг ингээд уралдаал гүйлдээл ингэх юм бол болохгүй юм байлээ. Тэгээд дотор нь заавал ерөөсөө гүйж болохгүй дандаа алхаж ингэж тоглоомудаар тоглох хэрэгтэй гэсэн юм зааварчилгаануудыг бол ерөөсөө алхам тутамдаа өгч байсан. За тэгээд энд тоглоход болохоор ерөөхдөө нэг хүний 50,000 вон буюу Монгол мөнгөөр 125 орчим мянган төгрөг болж байсан. За тэгээд VIP руу орж болдог. За тэр нь болохоор VIP гэдэг тусдаа лаунжтай. Яг нөгөө одоо тэр VIP лаунж хэсэг шигээ тиймтэй. За тэгээд тоглоомууд нь бол бүгдээрээ ингээд юм аль болох юм бодит юм шиг ингэж хийх гэж хичээсэн байлээ. За тэгээд ирж үзэх хүсэх юм бол манайхан хаягийг нь комент хэсэгт оруулчих.